Yeah, welcome to the channel guys, Collector Run. За хэдүүлээ өнөөдөр хөлбөмбөгөө явуулъя гэх үү. Сая Франц Английн тоглолт бүр амар гарлаа тийм. Одоо үзсэн мэт солиотой тийм. Жинхэнэ галзуу гал гарсан тоглолт гэж тэр байлаа. За тэгээ ямар ч байсан дэлхийн аваргын финал буюу маргааш болох аваргын төлөө тоглолтноос өмнө хэдүүлээ ахаад нэг 2 хайрцаг задлж заяа. За тэгээ мэдээж одоо маргааш финалд үлдсэн 2 багийн Месси буюу Ямалын гоё картууд гарч ирэх болтгоо гэн тэ. За тэгээд тэрнээс өмнө манайхаа хэдүүлээ 5000 хүргээд айгүй ойртсон байна. 4100 4200 ойртсон байлээ. За тэгээд үзэж байгаа хүмүүсийн 68% нь угаасаа subscribe хийхгүй үзэж илээ. Тэгэхээр манайхаа ганц давч дараа subscribe хийгээрэй. Тэгээд 5000 болсон дараа this MMA UFC card-ыг нэг хүндэр ранд бараг заяа. За тэг ажилтаа оройгаас алив яндаар шүү. За. So we need Messi or Yamal. Messi болон Yamal-ын карт хэрэгтэй байна те. Арган төлөө үлдсэн байгаа 2 тоглогч маань. За тэгээд үзье та. Маргаашийн тоглолт бас гал гарсан тоглолт болох болтгой те. Өмнөх дэлхийн аваргын тоглолтыг даан санаж бас амар тоглолт гарсан шүү дээ. Франц Аргентин хоёр те. Мбаппе, Месси хоёр бол хоорондоо алдсан. Сая ч гэсэн хүрлийн төлөөх тоглолтын дээр бол Англи, Франц бол өстой жинхэнэ гал гарсан тоглолт гаргалаа шүү дээ. Тэ. Ёстой үзүү шүү дээ. Янз бүрийн тоглолт байлаа. Тэгээ маргаашийн аваргын тоглолт ч гэсэн бас янз бүрийн байх болтгой тийм үү. Гоё алаантай тоглолт үзэх гоё тийм аа гоё өсөлтөө те. Хичнээн манай Герман хусагдсан байгаа ч гэсэн ер нь бол би Мессиг авчаас Аргентин дахиад авчаасаа гэж бодож байна. Тэ. Тэгээд Месси авахта хангалттай гол оруулаад өнөөдөр Мбаппе 2 гол оруулаад 1 гол илүү болсон Мессигээс бас нэг мөн дамжуулт өгсөн байгаа. Тийм учраас Месси маргааш заавал 1 гол оруулах хэрэгтэй байна. Тэ. Тэгжиж дэлхийн аварга авангаа голден бүүтээ авах хэрэгтэй байна. Тийм үү? За тэгээд олон юм нуушаад яг 2 бокс задлын хэдүүлээ гоё хамтдаа. Одоо энэ нэрийг байхгүй. За. Яндаа шүү. Алло. Let's go. Жоор төлбөмбөө задлаа юм шиг хэдүүлээ бодоодсэн чинь тий. Төлбөмбөө задлаа юм биш шүү. За Донован гарч ирж байна. Ард нь ямар нэг юм байна. За байхгүй гэсэн чинь за энэ ямар ч эмхтэй тоглогч яг байна. Хажуу талаас нь харъя. За улаан барилал байна. Улаан. Окей. За Donovan, Bomati, Anton Robinson, Christine Sinclair. За ямар ч гэсэн red барилал шүү ихний. Ихнийх Канадын эмхтэй бөмбөгч Sinclair-ийн red гарч ирсэн. За эндээс Donovan-ыг ишээ тавь. Чи base card ч гэсэн юм гэдэг эрэхтэй. За. Хэдүүлээ яг гоё нэг өмнө ерөөсөө нэг гаргаж ирээгүй нэг гоё картууд гаргаж ирмээр байна те. За энд бол цэнхэр харагдаж байна. Окей, за цэнхэр барилал бол байна шүү. За phone 9 McCarthy Trezeguet. За энэ хаанах Герман. За бодоод нь Klose л та. Müller. Окей, Thomas Müller. Болчихвэн. Müller-ийн цэнхэр барилалтай болсон хэвлээ. За энэгээ шууд sleeve-лээ. Ер нь юмнуудаа sleeve-лээд явчихна. Амар үт. За Thomas Müller цэнхэр барилал болон Sinclair-ийн улаан барилалтай. За одоогийн байдлаар эхний 2 пак хоёулаа параллелтай байна. Гэхдээ хэдүүлээд юу ихтэй гэхээр дугаартай карт юм эсвэл бүр ховор өнгийн картууд хэрэгтэй тийм үү? Жирийн параллелуудаас гадна. За энд юу байна? За бас эмхтэй тоглох байгаа шиг байна. За энгийн эдгээр бүгд энгийн байна. Base картууд байна. За Timothy Weah, Dempsey,
Cannavaro, Chastain. За Cannavaro Dempsey ийшин тавиад ийшин тавьчих. За тэгээ ерөнхийдөө хөл бөмбөгийн картууд дунд бол зөндөө төрлүүд байгаа. Ялангуяа энэ Panini Prism маань ерөнхийдөө хөл бөмбөг карт дундаасаа хамгийн одоо юу гэдгийг нэр хүндтэй, чанартай. Одоо юу гэх Монголд бол одоо юунууд ороод ирсэн ба Adrenaline XL гэ байгаа тийм үү. Тэр нь болохоор бас адилхан Panini-гээс гаргадаг. Гэхдээ илүү маст зориулж гаргасан. Цаас нь одоо хэвлэгдэж байгаа цаасных нь чанар болон хэмжээ нь арай ондоо гаргадаг. Яг бол энэ Panini Prism маань илүү яг коллекторууд болон 2 3 дахь зах зээлд зориулсан болохоор илүү чанартайгаар явагддаг. Adrenaline XL нь болохоор илүү маст хүн бүхэн зориулсан гэдэг утгаараа ч юм уу тэ илүү хямдхан байдаг. 2 дахь 3 дахь зах зээл дээр ч гэсэн тэр картнуудын үнэнийх одоо энэ Panini Prism шиг юм уу эсвэл Topps-ийн Chrome шиг илүү үнэтэй байдаггүй. Та бүхэн бас өөрсдөө интернетээр ороод хараарай заа. Ерөнхийдөө шал ондоо байдаг шүү. Гэхдээ гоё картууд мэдээж зөндөө байгаа. Зүгээр яг ижлэгэн компани хоёр өөр одоо юу гэдэг нь хоёр өөр одоо зах зээл гэх нь хайшаа одоо хоёр өөр хүмүүс тулгуурж гаргаж байгаа байхгүй. Энэ нь бол яг үндсэн яг Panini Prism. Энэ загвар нь бол яг Monopoly-тэй хамтарсан. Especially яг энэ дэлхийн арга зориулаад. Гэхдээ ерөнхийдөө бол Panini Prism бол яг энэ Америкт болон Европод хамгийн яг өндөр цуглуулагчид айгүй худалдаж авдаг. Тэрнийгээ дагаад 2 3 зах зээлийн үнэ нь айгүй өндөр болон тогтвор байдаг. Бусад картыг бодвол мэдээж юу Panini болон Topps-аас өөр гаргадаг зөндөө компаниуд байгаа. Гэхдээ энэ Panini болон Topps хоёр бол яг албан ёсны гаргадаг тийм спорт картын компаниуд байдаг шүү. Айгүй олон хүмүүс асуугаад тэрийг бас хилээд өгчэй гэж бодсон. Угаасаа таад задлаад ингээд бариад үзсэн шал өөр мэддэгдэг байхгүй. За харъя. Тэглээгээ тэр карт бол муу гэсэн карт. Муу гэсэн үг бол биш. Гэхдээ зүгээр коллекторуудын дунд болон худалдааны зах зээлд бол тэр карт ерөөсөө явдаггүй л гэсэн үг байхгүй. За энд бол бүгд base байна guys. Sanchez, Kaká гарч ирж байна. Yamal болж байна. Silva окей болж байна. Тэр чи хэрэгтэй шүү. Yamal-ын ямар ч карт үнд үнэ гэдэг байгаа шүү. Especially маргаас цаа чи ихтгэл арга болчих юм бол тийм үү. Ихтгэл арга болчих юм бол Yamal-ын карт бол тэнгэр таадна. Месси авраг болсон ч угаасаа Мессийн карт ингээд таадсан байгаа. Олон л ингээд таадах байх. За юм байна уу? Байдгүй бас бүгд ингээ. Trinity, Matthias, Emery, Paolo Maldini байна. За. Hello. Тэгээ ерөнхийдөө одоо бол өмнөх юу гэх 1 сар 2 сарын өмнөхөө бодвол ер нь манай Монголд аюух юмуд ороод ирдэг болсон биш үү. Одоо хаасаагүй ялангуяа тэр Panini Adrenaline бол хаасаагүй зарагдчих шиг байлээ. Which is good хүмүүс угаасаа аюухгай цуглуулад элитийн тусгацсан хүмүүс ч явж илээ. Shit басоос. За байдгүй. Jennifer Hermoso, Mbappe, за болж байна. I'll take it. За ер нь бол Mbappe эдрийн энгийн карт утчихсан. Болж шүү. За юу эхний хайрцагнаас 2 параллел гарч ирлээ те. Тэгээ яг ганц 2. Mbappe Yamal 2-ын энгийн карт. Base карт. За 2 дахь хайрцаг ямар гоо харъя хэдүүлээ. Тийм. Тэгээ ер нь зөндөө Panini ч одоо юу яардаг вэ? Айгу олон special юм байгаа. Topps-ийнход Topps Chrome гэж байгаа, Merlin гэж байгаа. Өөр юу байдаг вүлээ? Юу Noir Panini болохоор Black Noir гэж бас байгаа. Тусгай картууд. Ер нь бол зөндөө төрлийн type-ийн картууд байдаг шүү guys. За энэ юм байна уу? Завж ин. Завж ита. Энэ энгийн байна. Гялдж ин те guys. Харж байна уу? Окей, завж. За ямар ч юм юу байна. Окей. Эмэгтэй тоглолчийн барилах шиг байна. Lily, Owen, Alfonso. За окей. Printing синхэр барилал гарч ирж байна.
Германы шгшээ багийн тоглогч. Эмэгтэй шгшээ багийн тоглогч. Окей, за. Энд чи орохгүй байна. Окей. Алло. Яс муу гонгоч. Цаангоч. За хари. Вини. Окей, за болж байна. За ингийн болсон юм алга. Окей, хари. За Винийг ийш навчи. Суарезийг бас ийш авна. Watkins. Бебетто, окей. За. За дараах. Алло. Тайтулэр нэг гой ховоорлоо. Ерөнхийдөө нэг хоёр ийм bundle box болгонд уул нь нэг ядаж нэг дугаартай карт гарч ирж байвал болж байгаа байхгүй. Гэхдээ энэ сараа ингээ хоосон. Enzo, Mikel, Batistuta болон Xavi. Окей. Xavi Alonso. Алло. За Moses. За энэ бол бас эмэгтэй тоглогчийн карт баг шүү. Гэн улаан параллел гарч ирж байна. Энэ эмэгтэй тоглогчийн параллел яас их байна те. За Moses, Abby, Hazard, Lily-гийн улаан параллел гарч ирж байна. Америкийн шгшээ багийн тоглогч. Окей. За ийш ингээд харт тавьчих. За алло. Жохон яндахгүй байх гэдэг нэг юм чи. Муу юмнууд гарч ирээд байна. Муу ч байх тий. Адилхан л карттай. Картыг юм арал гарч байгаа. Чи. Пепегээр эхэлчихин. За ард нь юм байна уу? Байдгүй. За хэдүүлээш ер нь хонохон дээр энэ хоёр дээр. Pepe, Vela, Sinclair, PK. За байдгүй. За сүүлийнх guys. Last pack. Сүүлийнх юу вэ ч одоо хоёр бокснаас 4 хүн барилал гарч ирж байгаа. 4 хүн барилал. Окей, за Cavani-гаар эхлээд. За окей, за болж шүү. Сүүлийн тимийн ачиг харсан уу guys? Энэ хараа. За. Хараа. Cavani, Guardado, за Zanetti, за хараас нь. Улсын хараа эхлэв. Uruguay. Just give me Suarez then. Okay, за ямар ч Suarez авсан шүү guys. Suarez pink parallel guys. Suarez-ийн pink parallel болсон шүү. Болж байна. We got Suarez pink parallel. За шүү ямар ч байсан нэг ховор параллелтай боллоо тийм үү, ямар ч байсан. Яг хэлсэнчлэн тэгэл хоёр бокс болгонд нэг дугаартай юм уусгүй нэг ховор параллел гарч ижил болж ин гэсэн үг. Тэгээ ямар ч хэдүүл ямс нэгийг сугалчлаа шүү. Тэгэхгүй л яг хээг онох ч шүү. Excuse me. За. Ниймэдүүл юмуд гарч ирлээ. Тэгээ хоёр цэнхэр параллел болон хоёр улаан параллелтай. Тэгээ ямар ч байсан нэг pink parallel Suarez-ийн параллелыг сугалж чадлаа хэдүүлээ ашгүй. Ямар ч байсан хонсонгүй тийм ээ. Болж байна. Тэгээд нэг Mbappe болон Yamal base cardтай. Дажгүй шүү. За ямар ч байсан маргааш тэгээд сайхан дэлхийн аварга сайхан тогтоо үзнэдээ. Хин нөжих нь ямар ч байсан гоё тоглолт болоосаа тий. Өнөөдрийн хүрлийн тоглолт шиг алаантай тий. Өсөлтөөнтэй тоглолт байвал илүү гоё. За тэгээ манайхаа сувгаад дэмжиж лайк, саб, шеэр, комент өгөлтэйгээрээ заяа. Тэгээд хэдүүлээ 5000 хүрэхээр UFC MMA карта 5000 унгаас нэг хүнд нь
random raffle явуулаад өгье заяа. Okay. Хэдүүлээ бараг хүрлээ шүү дээ. We're almost there, guys. So keep it going. За тэгээд маргааш болцоо заяа. Би юу нэгж бодож байна. Маргааш дэлхийн авраг үзчихэд тэгээ хурж ирээд дахиад нэг хэдэн бокс татлаа заяа. Okay. За тэгээд stay tuned. All right. Дараагаар уулзъя.